За сайн байцгаана уу. Өнөөдөр миний хамгийн анхны талын салхи болох гэж байна. Манай аа бол аавын дүүнер хойно мототой ирцгээсэн байна. Манай аавын Z1000-тай би нэг юм циклтэй. Тэгээд мото унаад удааг болохоор таньдаггүй амтан байхгүй чи аавынхаа бүлгэмийг дагаал явж яа да. Бүгд хаана вэ? Цаа чи агаатай юм өгч өгөх гэсэн. Зайн хүү бид тэр ингээд зөвхөн талбар руу параданд орохоор хөдөлцөөж байна. Тэгээ би энэ бол парадыг бас арай өөрөөр төсөөлж ирсэн. Миний төсөөлж ирснээс шал өөрөөсөн. Тэгээ хаагуур бол ямар нэгэн клубд хариалагддаг мото сонирхч залуучууд байт юм лээ. Тэгээ миний анхны парад болохоор космос алдаад урд тухны мөрөгч гэж бодоод ингэж зэтэлж явсан. Анхны парад болохоор нэлээд сэтгэл хөдлөлтөй гой хөдөлсөн. Тэгээ хөдлөөд явж байна. Тэгээ энэ жилийн парадыг хөрсөх ерөнхийлөгч толгойлоо явж байгаа гэсэн. Тэгээд миний онж байгаа мото бол Итали жетгээ 125 cc мотогоо. Манай аавын онж байгаа мото бол Z1000 гэдэг Kawasaki Z1000 гэдэг мотоос заа. Тэгээд энэ гарц мартад дотор тэгээд супер кростой хүмүүс вэлидэл. Тэгээд бид 20 үед би нэг хүлээж агаад зөв хоолнд орно гэд бичсэн чинь ганц нэг хүмүүс нөгөө техник асуудлаас болчихсон аав туслахаас болчихсон байсан. Тэгээд аав хүлэнгийн ийм 2005 оны иж гээд 200 cc тийм хөрхөн мотоциклтэй дарж аав ирээд төгөлсөн чи хийнийтэй бартгүй би бүр 125 cc-тэй идэр чинээ гарт арай ч хойноос нь тавьхсаар байгаа тийм идэрхэ темпэнд орж моторч. За тэгээд бөөндөө нэг цайлах гад цайны газар дээр ирсэн байна. За тэгээд бидний хийсэд орсон цайны газар бас танилын цайны газар байсан. Анхаахын цайны газар. Анхаах бас мототой бид эдийг дагаж гарч гал. Бөө мототой хүмүүс ороод ирсэн чинь хөлөнд хөнгөрөөл бүр ажилтны хэсэд байгаа мөртлөө хөлөнд хөнгөрөөл араас ч ачнаа л. За тэгээд бид нар гараад хүүдөлгөн тийшээ явсан. За тэгээд манай хэд бол ихэндээ миний ээжэд амар гоё байсан. Тэгээд яг энэ зурагт бол come back гэдэг хаягдад үлддэг шиг л миний хайсаж байгаа дүрс байна. За тэгээд аавыг юм орлож авахар гүц гэж орлож байгаа миний бас хэсэг яг энд орж ирж байна. За тэгэл хоёр талд нь гараад урд нь гарч гал үзээл байгаа. Тэсэн чи бүр нэг таалан бол харсан шигээ. Ялч гэдэг мотор жижиг том маш том ялгаатай юм л шүү. За тэгээд миний хувьд л 125 cc зүгээр хотын төвд ажил гэрээ хооронд унах гэж байгаа болохоор энэ бол тохиромжтой. Тэгээд яг спорт зөвөрөөр оныг бол байк бас гоё юм билээ. За тэгээд яг талын салхи болж байгаа газартаа ирцгээгээд бууцгааж ийн. Тэгээд ийм бол моточин залуучууд ирсэн байсан. Тэгээд тэнгэр хангааж өстой гоё. Нартай бол нартай, өвөлдөө бол өвөлдөө, хэлбороо шивэрчээл амар гоёсэн. Тэгээд үүдэн дээр нь шилмэл нэг юм хийсэн шийдсэн зарч ирсэн. Тэгээд ороод нэг клубүүд асуудаг юм лээ. Тэгээд бид ч юм клуб биш болохоор хавьяас автай ойрхон бөөндөө сууж аваад бэцэн чил нээлт нэхлээл өдөр солиод бууж байхаараа гайхаж байна. Тэгээд яах ирсэн байсан. Ирсэн байсан. Үгэлж байна. Тэгээд ингээд жижиг хамтлагууд бас дуусан. За тэгээд энэ хамтлаг бол эндээс бүх хүмүүсийг залхаасан. Тэрхээ байгаа мó харахад байгаа мó мэддэггүй хингээ хандалж гэдэг бөмбөрч хүүхэд нь ганхуу ахын хүүхэд гэлдэг л гаргасан юм шүү. Тэрнээс шүүл нэг ч хүн таалагддаг байхгүй яа. За тэгээд өмсөх жогтууд ирсэн байсан. Монгол хүчтэй Монгол дээл сурчсан.
амжилтууд ирсэнс. За тэгээ их шүүгийнхаа албан ёсны мотог клуб болсон гэлгүй нэг тийм юм аваад бом баярлалаа. За тэгээ энэ хөө сонирхож туршиж үзсэн. За тэгээ манай Альберт Моховик стар за ирсэн. Рейтэй бас ирсэн. Тэгээд бид гурав бас туршиж үзээ. Яг энэ бас эвгүй бүлээ ингээд юм хацаасаа шууд бидэж эхэлж байгаа болохоор нэг мэдрэмжийн аюу хэцүү эвгүй бүлээ. Тэгээд ойрдоо уулзаг өдөртэйгээ ийм газар таарсан. За тэгээд хацаа чинь чоппер гэдэг шин кросс сонж байгаа болохоор бас эвгүй хэцүүсэн. За ингээд миний хамгийн анхны талын салхи маар ингээд талдаа орж ийн гэдэг. Тэгээд талын салхи нь 2 хоног болт юм бэлээ. Би яг эхнийх нь өдөртөн нэрцэн явж байна. За тэгээ энд кроссоор ингээ вэли хийж челленж зарлж байна. Ингээ хойгуур мотог клубүүд байрлсан байна. Тэнд энэ дээр дуучид загвар үсгчнэр авах чинь. За тэгээ сая Morning Star дүү маань Азаа ирсэн. Азаатай цуг байжсэн. Тэгээд бичлэг хийж чадсан гээ. Тэгээд хажууд нь бичлэг хийгээд юм шүү дээ. Азаатай жоохон вэли хийж тоглож байгаад явуултаа. Тэгээд ойрдоо уулзаагүй хүмүүстэйгээ бас яг энэ талын салхитээр таарж ийн энэ мото наадам нь үнэхээр гоё юм. Манай анхны сэтгэл бол үнэхээр гоё байна. За тэгээд дахиад үргэлжлэх баг. Бичлэгээ дуустал үзээрэй. Аагүй наад маань. За яг бидрийг гаргаж яхад цэцэмэн тайзан дээр гарлаа. Гэтэ жоохон орой эндээс хөдлөн гэхээр аюултай юм шиг санагдаад. Тэгээд хоног гэхээр майхан савгүй байсан болохоор тэгээд шууд ирт гахаар шийдээд гарцсан явж байна. Ер нь аюулгүй байдлаа бодсон дээ шүү. Ийм олон мотонууд нь бас минийхэнд байна. Аавынхын улаан мото. Сайхан шороогоо шуурж яасан. За түнчлэн сэний ярьсанчлаа. Бид ирсэн шиг газар хороох гээд төвч байна. Тэгээд бид нар гүнтээрээ давсан. Тэгээд би бичлэг хийж амжаагүй. Тэгээд кофе уучаад арай их ороод ирчүүгээ бид нар бильярд тоглоод ингээд миний хамгийн анхны талын салхины өдөр ингээд дуусч байгаа маа. Баярлалаа.